Эрхэм үзэгчдээ цагийн урд мэдээллийн хөтөлбөр байгаль орчны булангаар үргэлжилж байна. За засгийн газраас 2012 онд эдлэг шонхор шувууг үндэсний бахархал шувуугаар зарласан. Энээс хойш шонхор шувууг агнахыг хориглосон. Тэгвэл сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шонхор шувууг их хэмжээгээр экспортлж байна гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ мэдээлэл ер нь хэр бодиттой тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр студид анх хоёр ажиллаж байна. Тэгэхээр ер нь яг манай улсын хэмжээнд хичнээн хэмжээний шонхор шувуу байдгийг, энэ шонхор шувуу өөрөө байгалийн экосистемд ямар үүрэг оролцоотой амт юм бэ гэдгээс хэлье. Тэгэхээр судалгааны байгууллагууд 2018 онд яг энэ шонгор шувууны одоо тоотлогыг гаргасан баг. Тэгэхээр яг энэ тоотлогоор 2018 онд нэг 10,000 гаруй байна гэсэн тоо судалгааг бол гаргасан байдیں۔ За өргөжлөлт үзэгч та бүхэндээ дэлгэцэн дээрээс тодорхой мэдээлэл хүргэдэг. Тэгэхээр эдлэг шувуу шонхрын одоо даргац нутгийн хувьд 2002 онод хийсэн. Тэгэхээр яг энэ ногооноор энэ ногоон өсгтийн хувьд бол яг энэ даргац нутгийг бол илэрхийлж байгаа 2002 онд гаргасан. За тэгэхээр дараагийн одоо графикын дээр бол мөн одоо даргац нутгийг бол илэрхийлсэн одоо ийм судалгааны үзүүлэлтүүд гарсан байгаа. За эдлэг шонхрын 2018 онд хийсэн одоо даргац нутгийг бол тэгэхээр бүр ингээ даргацын хэмжээ нэмэгдээд бүр урдлын говийн одоо бүсийн хувьд ч гэсэндээ даргац нь бол нэмэгдсэн ийм үзүүлэлтийг бол илэрхийлж байгаа. Яг энэ шувууг ер нь байгаль экологи экосистем дээр хэрхэн үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдгийг бид судлаачийн тайлбарыг хүргье. Талгэрийн экосистемийн жижиг мэрэгчид жижиг шувууд зарим зүйлийн шавжир бол гол хоолдог. Энэ нь бол юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн энэ хоол тэжээлүүлэгч амьтдынхаа тоо толгой тэнцвэртэй байдлыг хадгалахад бол чухал үүрэг гүйцэтгэдэг. Дан гачигтай, ногоо хур багтай үед бол эдэн шижээлэн дайжих, үржлийн хугацаанд богиносох, үржих хугацаад үеэс хойшлох, хойшлныг бол ангах нь хоол гүйдэх, эрсдэл хоол гүйдэх нь бол олноор хорогдох тийм аюултай нөхцөлийг бол бий болгох тийм. Зэрлэг амьтдыг хамгаалах төвөөс бол одоо судалгааны ажлыг эхлүүлсэн. За энэ ажлын хүрээнд бол 2010 онд бол энэ одоо хиймэл үүрийг бол бий болгосон байгаа. За энэ хиймэл үүрийг бий болгосноор мэдээж энэ зэрлэг шуудын тоотлогыг нэмэгдүүлэх, за тэрэнд шонхрын тоотлогоо одоо өссөн ийм үзүүлэлт гарсан байгааг зарим одоо албаны хүмүүс бидэнд хэлж байгаамаа. 5-6 жилийн дотор зөвхөн тогон цохилжсэн шувуу бараг 20,000 гарч байгаа байхгүй юу? Одоо энэ асуудал зогсохгүй бол одоо нэг хоримтлагдсан одоо нөлөө гэдгээрээ бол энэ ч одоо ингээл нэмэгдээд яваад байна шүү дээ. Жилдээ бид нар бингаас 2,000 гаруй ангахаа бол жил болгоно 5,000 өрөн дээр чинь боож болчдаг. Тэгэхээр тэр 5,000 өрөндөөс боожсан ангахаа маань нэг экспорт нь гардаг бэлгэлэг хэвдэг цовн нөхөлдүүдийг чинь одоо нөхөд ийн гэсэн. Өөрөөр хэлбэл байгаль дээр гарч байгаа одоо хөл орогдлыг тэнд болсон боожсон ангахаа бол нөхөд өгөх. За үүн дээрээс үндэслээд жил болгон Монгол Улсын засгийн газар хичнээн тооны шонхрыг арабын орнуудад худалдах уу, бэлгэлэх үү гэдэг ийм асуудлуудаа шийдэх асуудал гардаг. За тэгэхээр яг өнөөдрийн байдлаар гэдэг юм эдлэг шонхор шувууны яг зах зээлийн үнэлгээ эдийн засгийн хувьд одоо хэдэн төгрөг байдаг юм бол энэний нөгөө талд салбарын яамнаас бас энэ шувууг хайрж хамгаалах тал дээр ямар бодлого баримталж хэрэгжүүлж байна гэдэг чухал асуудал. За эдийн засгийн үнэлгээний хувьд бол яг нэг эдлэг шонхор шувуу бол нэг 16 сая төгрөг бол үнэлэгдэж байгаа. За өргөжлөлтөнд дэлгэцээс зарим тоог хүргэе. Тэгэхээр яг манай улсын хувьд бол 10 зүйлийн шонхор шувуу байгаа. За эдлэг шонхрын шувуу дөрөв хэлсэн бол 16 саяар бол эдийн засгийн үнэлгээ нь тогтоодож байгаа. За жилд бол өндөр хүчтэйн тогонд цохиулж бол нэг 800-аас 4,000 шувуу өгдөг гэсэн ийм одоо судалгааны бас дүн мэдээлэл байна. За нийтдээ бол жилдээ нийтдээ нэг 7,000 орчим эдлэг шувуу бол хорогддог. За энэ 7,000 дотор бол одоо байгаль цаг уурын шалтгаанаар зам дөрвийн дээр хэлсэн өндөр хүчтэйн одоо тогонд цохиулж хөх ийм эрсдэл бол байгаа гэдэг зүйл дээр хэлж байгаа. Тэгэхээр яг энэ өндөр хүчил цохиулж байгаа эрсдэлтэй байгаа энэ нөхцөлийг бас бууруулах чиглэл дээр бас гол анхаарлаа хандуулах шаардлага байгаа гэдэг зүйлийг бол зарим албаны хүмүүсүүд хэлж байсан. Эдлэг шонхор шувуу гарахтаа бол ерөөсөө тэр тоо томшгүй үг гаргадаг юм шиг. Энийг бол одоо эрдэм шинжилгээний байгууллага, ихтэй сургууль, одоо мэрэгжлийн байгууллагуудын оролцсон эрдэмтдийн баг судлан тогтооход за жилд тодорхой хэмжээний одоо толгой шонхор эдлэг шонхор шувуу гарах болцоотой гэсэн ийм дүгнэлт дээр үндэслэж төрийн засгийн төв байгууллага одоо ингээд гаргаж ирсэн. Огт үн төлбөргүй гаргаад байгаа юм шиг. Байгалийн нөөц ашигчны төлбөрийн тухай хуулиар бол одоо шонхор шувууга 40%-аар экологийн эдийн засгийн үнэлгээнийхэн 40%-аар тооцож одоо бас төлбөрийг бол авж байгаа. Хураамжийг ч авж байгаа. Чухал нь судалгааны байгууллагууд мэрэгжлийн судлаачдын зүгээс тухайн одоо солийн зориулалтаар гадагшаа гарч байгаа шонгор шуунаас орсон орлогыг за эргээд нөө судалгаа шинжилгээний байгууллагуудаас зарцуулах шаардлага байгаамаа гэдэг зүйлийг хэлж байна. Ер нь бол 4 жил болгон энэхүү шонгор шувууг судлах за үржил тоо одоо наривч ногтоох шаардлага байгаа гэдэг зүйлийг холбогдох албаныхын бидэнд бол онцлог хэлж байсан.